Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ өмнөх хүүцэн хичээлээ бацлах хичээл орох болно. Ингэхдээ үндсэн 3 дүрсээ хэрхэн гэртээ натурморт тавих болон тэгээд тэрийнхээ гэрэл судрыг хэрхэн гаргах талаар зааж өгнө. За ингээд арт би ингээд өөртөө натурморт тавьсан байна. За одоо яг энэ комс дүрс маань бас гэрт маань төдийлөн олддгүй дүрс. Энийг яаж хийсэн бэ гэхээр машинаа болохоор ингээд цаасаар бичгийн цасаар хийсэн байгаа. Бид нөө багтаа хөдөлмөрийн хичээл дээр хийдэг байсан тийм ээ. Тэгээд бичгийн цаасаар ингээд барьж байгаа. Нэг талаас нь ингээд нуудлаа. Өдөр гараад скотчлаад авчаарай. Ерөнхийдөө яг цагаан үгийн байвал зүгээр. За тэгээд энэ багтлыг тариад манай конус дүрс маань бэлэн болно. За конусаа ингээд доотлыг яг тэгшгэн тарих гад конусаа яг ингээд доотлыг тэгшгэн тарих гад зовох хэрэггүй. Ерөнхийдөө ингээд ерөнхий өнжийг нь гаргацсан тохиолдолд бид нэ бүгдээрээ тэгшлээ зурчих гэсэн үг. За хоёр дахь дүрс маань буюу дөрвөлжин дүрс маань машинын болохоор гэрт олцсон юм модон хайрцаг гадуур бичгийн цаасаар бүрээд цагаан болгосон байгаа. Ерөнхийдөө зураг дүрсүүд маань хоорондоо бүгдээрээ цагаан байвал бидний гэрэл сүдртэй толгой ирэх маань юу нь бол багасна гэсэн үг. Тэгэхгүй гаднаа янз бүрийн хийдэг байх юм бол анх зурж байгаа хүмүүс хэцүү байна. За өөрийнхөө дүрс бол гэрт бол бүр олдохгүй. Гэтэ орлуулж болохоор дүрс гэхээр машинын хувьд алим авсан. Гэтэ альмаа бүгдээрээ өөрийнхөө гэр төсөөлөд яг нөгөө өөрийнхөө гэрэл сүдрээр хийж чана. Эсвэл иймэрхүү хэлбэртэй аяга байж болно. Тэгээд ямар ч тач ингээд өөрчн дүрс дээрээ ингээд дээрс нь тавих ямар нэг зүйл олж ирээрээ. За натурморто тавихтаа ерөнхийдөө машинуудад зогс зурна. Тэгэхээр нөгөө нэг харааны түвшнээс доор гэсэн үг. Яг харааны түвшин юм уу? Одоо яг энэ дээр гэсэн үг шүү дээ. Харааны түвшин юм уу? Эсвэл харааны түвшнээс дээр байх юм бол бидний хувьд натурморт зурах маш хэцүү. Тийм болохоор харааны түвшнээс тодорхой хэмжээгээр доошоо. Хэрэг сууд зурхаар бол бүр ингээд намхаас хандал дээр тавьж байгаа зурвал хэцүүгээр. За артлын хувьд болохоор өнөөдрийн хувьд зөвхөн дүрсээ зурах учраас артлан даавах хэрэггүй. Харин доор цагаан дүрсээ ялах гэх тул арай бага зэргийн бараан дүрс. Бараан тавцсан бэлдсэн байгаа. За тэгээд дуран дүрсээ ингээд салгаад тавихаар ингээд наадлынхаа алим нь ингээд цаад хэмдүүлжөнгөө хаадаг ч юм уу маш тийм ойлгомжгүй байдал үүсэж байгааз тийм учраас аль болох цэгцтэйгээр за дөрвөлжин дээр өөрийнхөө байрлууллаа тодорхой хэмжээгээр ингээд ойртууллаа. За наан энэ хоёр бас ингээд нэг шугам байвал онцгүй харагдана. Тийм учраас ингээд наан юм уу цаана тавьж байна. За машинын хувьд ингээд наан тавилаа. Тэгээд натурмортны хувьд болохоор бас яг гэртээ ганцаараа зурж байгаа учраас өөртөө аль болох хэвтэйгээр өөрчлөлт тавиарай. За ингээд эхэлцгээе. Натурмортоо эхлэхдээ бүгдээрээ ингээд яг харах онцгой тодорхойлоод за тэгснийхаа дараагаар цаасандаа хэрхэн байрлуулах вэ гэдгээр биднээс яг зохиомжийн мэдлэг шаардаад эхэлнэ. Цаасандаа хэд том биш, хэд жижиг биш, яг ингээд байгуулалтаа эвтэйхэн гаргахаар хэмжээтэй байвал их зүгээр. Өнөөдрийн хичээл дээр багш нь болохоор А4-ийн хэмжээгээр сонгож зурхаар болсон. Харин та бүхэн маань энийг яг хар зургийнхаа бэлтгэлтэй зориулж байвал А3 дээр зурвал зүгээр. Эсвэл энийг зүгээр зурах дадлага гэж үзээд скетчбук юм уу эсвэл бичгийн цаас А4-ийн цаасан дээр зурвал бас зүгээр. Ингээд дадлага хийж аваад тэгээд дараагийн бүтээлүүд маань улам чанартай болох гэсэн үг. Зохиомжлохдоо бид нар хамгийн амархан арга нь ингээд тохоогоо болон тохоогоо тэгшгнээр дүрсээ ингэж босоо авах уу, хөндлөн авах уу, аль талаас харах уу гэдгээ ингэж өөрийнхөө хэмжээнд харж болно. Гол нь цаас маань өөрөө дөрвөлжин биш, бүр амар гонцгой биш, хоёрыг харьцан 3 гэдгээ сайн санаад гарныхаа яг ингэж үзэх юм бол зөв харагдана гэсэн үг. Тэгээд яг энэ нүдэн дотроо дүрсүүд маань хэр том байрлаж байгааг хараад тэгээд бүгд эхэлцгээе. Тэгээд харсан тохиолдолд нэг талаас нь зүгээр санагдаж байвал цаасныхаа зүүн юм уу баруун дээд буланд нь мөн яг хоёрыг харьцан 3 дүрсээ гаргаад жижигхэн цаасныхаа хэмжээг харьцаагаар нь гаргаад за ингээд тодруулаад өгье. Та нарын маань хэд болохоор бүдэг зурвал зүгээр. Эхлээд ширээнийхээ тавцан гаргана. Ширээний тавцангаа ингээд босоогоор багшийн хувьд зохиомж авч байгаа тохиолдолд зөвхөн ингээд 3 дүрсээ зурхад арай хоосон харагдах учраас ширээнийхээ дөрвөлжин хий. За эхлээд налуу гарна. Багцаа гарна. За цаатлын булангаа. Параллел явж байгаа тийм ээ.
Тэрнийхээ дараагаар конус маань ойролцоогоор иймэрхүү хэмжээтэй альма бүрэх болгож байгаа юм тийм ээ. За дөрвөлжингийн маань болохоор арай жоохон хавтгай дүрс байгаа учраас за конус өшөө жоохон доошлуулаад ирэх. Тэгээд наанаас сүдэртэй төсөөлөн зохиомжоо ингэж авлаа. Зохиомжоо хэрвээ бас яг өөрөөр авах тохиолдолд өөр бичгийн цаасан дээр дадлага болгоод хийгээд үзэх боломжтой. За жишээ нь гурвалж байгаа ингэж байрлуулад дөрвөлжин бүрэлхий. Тэгээ шигэлтээ. Одоо энэ зохиомж авч байгаа тохиолдолд дараа нь болохоор өшөө дэлгэрэнгүй тайлбарч байгаа. Ингээ 3 дүрстэй зохиомж авч байгаа тохиолдолд тэгэж тэгтлээ дүрсээ 100 гаргах гэж нямба зурах шаардлага байхгүй. Ердөө хоорондын харьцаа өндрийг нь 100 гаргачихад болно. За багшийн хэмжээр энэ зураг энэ зохиомжоо сонгоо эхлэе. Ингээ эхлэхдээ жижиг зохиомж 4 хувай. Ингэснээр нэг жижиг талбайг томруулж зурхад илүү хялбар болно. За том талбай байгаа мó баримжаагаараа 4 хуваацгаая. За энэ зурж байгаа харамдаа маань 4 бие харамдаа байна. За ингэж 4 хувааснараа яах вэ гэхээр илүү хялбар болно гэсэн үг. Нэг том талбай дээр гурвалжингаа ингэж дээш нь доош нь зөөжсөнөөс 4 талбайгаа хуваагаад 4 талбайныхаа одоо тэдний тэд дээр байна гэд цэг дээр тэмдэглэн гэсэн. За энтэйгээ харьцуулах юм бол конус маань голоосоо доош хүртэлх талбай 2-1-ээс баг зэргийн дээшээ байна. За эхлээд зураасаар тэмдэглэнэ. Харин дээдлийн үндсэн маань болохоор нэг талбайгийнхаа ингээд жоохон гол зурааслага ойрхон. Эхлээд тэр натюрморто гэхээс илүү гаргасан зохиомжоо буулгах хэрэгтэй. Тэрнийхээ дараагаар засна гэсэн үг. За ойролцоогоор гурвалжин маань ингээд хавтгай дүрсээрээ иймэрхүү. Бүрхий дүрс маань болохоор харьцангуй гурвалжингаас манхан. Тэгээд яг гол зураас дээр тавьчих байна. За дөрвөлжин маань болохоор ингээд энэ хоёрын үзгийг нөө хоёр талсныхаа ингэж энийг яг тэнцүүлж болохгүй гэсэн тийм ээ. Тийм болохоор яг нэг талыг нэг хаваад ингээд хажуу талаас нь харж байгаагаар баримжаагаар бүрхороо зурлаа. За ингээд харсан чинь конус маань өшөө жоохон доошоо байвал зүгээр байна. За ширээний тавцан маань ингээд юм доошоо гомлоотой. Магадгүй ингээд налуугаа олохгүй байвал эрхүү хураагаараа тэмдэглэж агаад налуугаа доош нь буулгалаа. Баримжаагаар. За гол шугам одоо нэг ширээний цаатлын тавцан маань болохоор гол шугамын хавцаа байна. Төсөөлөд зурлаа. За одоо ингээд нэгэд гаргацсан зохиомжоо яах вэ гэхээр цаатлын их зурагтайгаа харьцуулж агаад гурвалжин, бүрийнхий, дөрвөлжингийн маань өндрийн харьцаануудыг тодорхойлно. Үүнийг нэг удаадаа лотригийн зөөлөн балруулаад тэгээд бүгдээрээ байгуулалтаа өшөө юм болгоцгоё. Одоо энэ гол зураас ингээд нэг жоохон болох гаргасан зураасуудаа болгочихъя. За яагаад техник дээр ингэж хамаагүй зурсан бэ гэхээр бид нар ингээд анханасаа л гоё эхэлчихье гингүүтээ харьцаагаа алдаад идэг. Жишээ нь одоо конус бүрэх юм аа үнэхээр зөв зурагдсан байлаа ч гэсэн одоо ингээд дээрээсээ давхарлсан байгуулалт юм уу эсвэл энэ тавцан дээрээ алдсан байхад бүгд ингээд буруу болно. Хоорондын харьцаа том жижиг өөрчлөгдсөн байх юм бол тийм болохоор ерөнхийгөөс нарийн тагцаагаар. За ингээд өөртөө харагдах төдийг өөр балруулаарай. Олон зөөлөн балруул. Бүр бүс арилгахгүй. За хамгийн өндөр конусаас эхэлцгээе. Нэг цэг байна тий. Энэ цэгээ яах вэ? Конус маань хичээл дали байсан ч гэсэн яг санаадаа тавиагүй л бол энийгээ заавал доош нь тэгшин татах хэрэгтэй. Тэгэхээр цаастайгаа параллел доош нь татцгаая. За
Тэгээд яг нөгөө өмнөх конусын байгуулалтын хичээлээ магадгүй дахиж үзцгээгээрэй. Яадаг вэ гэхээр нөгөө нэг суурьныхаа яг энэ доотлын харагдаж байгаа конусны ирмэгийн доотлыг энэ доотлыг бус яг энэ голд нь харагдах одоо энэ хоёр ирмэгийнх нь голоор нь зурна гэсэн. За конус маань харьцаагаа яаж гаргах вэ гэхээр ингээд зураглууга конуслууга өндрийг нь хараад тэгээд өрөөдөө нь харьцуулахад нэгийг харьцах нь 2 байна уу, нэгийг харьцах нь 2.5 байна уу гэдэг ингээд суурьтай шууд өндрийг нь харьцуулах замаар явна гэсэн. Гол нь хэмжээ авахтаа хүүхдүүдээ тохоогоо заавал шулуун байлгаарай. Тэгэхгүй бол ингээд жижигхэн авцсан хэмжээ маань ингээд тохоомоос сул байгаа тохиолдолд хэмжээ нь ингээд том жижиг гэж алдах магадaltaй байдаг. Харин тохоо маань энээс цаашаа сонихгүй шүү дээ. За эхний ээлжинд бүгдээрээ дүрсээ ингээд хавтгаалаад эндүүцсэн юм шигээр зурна тийм ээ. За багшны надад 2 бие хандаг сонгосон байгаа. За бөөрийнхийгөө одоо хэр дээр дороос харж байгаагаас шалтгаалаад байгуултын шуумын арай өөрөөр хийдэг те тэрийгээ одоо нэлээд дээр өндрөөс харж байгаа учраас харилцаагаар ингээд санжуудаас өчтөрөөр дахиад байгаа. Гол нь энд ширээний тавцан юутайгаа үлдсэн дөрвөлжин дүрс бөөрийнхий дүрснийхаа байгуултаагаа л адилхан байх хэрэгтэй. Ингээд зурагтаа гараа гой чөлөөтэй хөдөлгөөд зураастаа баригдахгүй байхад чухал. Тэгэхгүйгээр ингээд нэг зөв зурна гээд ингээд олон дахин хийж ирснээс ерөнхийдөө нэг удаадаа ингээд зурцсан зүгээр. За ерөнхий конусаа гаргалаа. Бид нэр альва нэг дүрсээ гайгүй 100 гаргасан гэж бодож ивэл тэрнтэйгээ харьцуулах замаар яваад иж болно гэсэн үг. За яа тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за ингээд нөгөө нэг дөрвөлжингон ерөөхдөө гарсан байгаа тийм ээ. За өндрийг нь баримжаагаар ингэж төсөөлсөн байна. Ерөөсөө одоо энийг гаргацсан юм чинь үүнтэйгээ хэр адилхан өндөртэй байна гэдгээр нь хажуулынхаа конустай харьцуулж гэсэн үг. За дөрвөлжингийн маань энийгээ барьж агаад дөрвөлжин дээр ингэж 2 дахин бага байна уу? Эсвэл 3 дахин бага байна уу? Тэрийг харьцуулаад явна. Багшийн хувьд болохоор ингээд яг энээсээ 2 дахин бага. За дараагийн хэцүү юм болохоор налуугийн авах ч хэцүү байдаг. Гэтэ нэг удаадаа ингээд хоёр талынхаа онцгийг хичээж аваад гаргачих юм бол одоо үлдсэн 4 өндрөө босгочих болно тийм ээ. Одоо дээдлийнх нь үсгийг яаж босгох вэ хүүхдүүдээ? Яг тэгших нүг гэхээр үгүй. Баг зэргийн татгшоогоо налуутай. Тэгэнгүүт ингээд цаатлыг нэг өндөр болгочдөг байхгүй юу? Тэгэхээр буруу шүү. Тэр маань буруу асуулт болно. Ингэж дээшээгээ биш харин татгшоогоо ингэж хэвтүүлнэ. Ингээд наадлын харагдаж байгаа хоёр талаа зуран одоо дотор талынхаа байгуултыг хийцгээе. Энийгээ энэ зураастайгаа параллел. За үүнийг мөн энэ зураастайгаа параллел. Хэрвээ эхний удаад үнэхээр хэцүү байвал яах вэ? Ингээд хоёр харандаа барьж байгаа дүүнийг яг параллел хэсэг. Параллел уу яг буруу асалтай нөө зөв асалтай байна уу гэдгийг ингээд шалгаж байна. За бүгд тогшоогоо баг зэрэг хамигдсан байгаа. Одоо эндээсээ 4 дахь онцгой 4 дахь өдрөө босгоо. За энэ хэсэг маань арай хичгийн болоотой биш.
Одоо энэ яг ширээний тавцан дээрээ юг анхаарах хэрэгтэй вэ гэхээр нөгөө наан цаанаа ингээд дүрсээ давхцуулчингууд хоорондоо ингээд нэг алдаа зурчих юм бол дүрсүүд маань хоорондоо ингээд мөргөлдөөд ингээд зүсээд орсон юм шиг харагддаг. Ширээний тавцан дээрээ энэ доотлын энэ хэсгүүд маань хэрхэн байрлаж байгаагаа сайн анзаараарай. За ингэснийхаа дараагаар одоо л нөгөө бүрхийгөө зурж эхэлнэ. Яагаад вэ гэхээр дээдлийн тавцан дээр нь одоо яг ширээний тавцан дээр байгаа шиг байгуулт гэх тийм ээ. За эндээс эхлэх хэрэгтэй. Эндээс ингээд доошоо эхэлчих юм бол нөгөө нэг доотлын дүрсээ ингээд цөмлөөд ороод ирсэн юм шиг харагдаж шүү. Тэгэхээр биднэрт магадгүй ингээд дээдлийн дүрсээ нөгөө нэг батгахын тулд дөрөв хувааж агаад тэрнийхээ голоосоо босгосон дооч зүгээр. За бүрийнхээ өндрийг босглоо. Гурвалжинтайгаа хэр харьцаж байгаа, доотлынхоо энэ өндөртөөгөө хэр харьцаж байгааг одоо ингээд харьцуулж харцгаая. Ингээд магадгүй 1 2 2.3. Одоо энэ хоёр дүрс маань бас хоорондоо чацах юм бол онцгүй харагдана. За ингээд нэг нь өндрөө гаргасан юм чинь энийхээ голоор нь яг 2-1-ээр нь хувааж агаад өрөөнийг гаргацгаая. За бүрхийгөө гаргаад ерөнхийдөө энэ доотлын аслалтаа өшөө бодтой хийх юм бол одоо энэ маань ингээд харин төвшин энд байлаа гэж эцэст харин төвшөөс хамгийн доод байгаа учраас өшөө бүрхий тийм. Тэгсэн чинь харин бүрхий маань болохоор энэ сүрнээс хамаагүй дээшээ байгаа учраас баг зэргийн дотгошоогоо ингээд хавчигдаж өгнө гэсэн үг байгуулна. Хэрэг хэцүү байвал зүгээр гэдэг адилхан авчиж болно. Гэтэл нэгтнүүдэнд тэртээ буруу харагдахгүй. Та баримжаагаарай. Одоо нэгэд гаргасан чинь бүрхий байгуулт. За бүрхийгийн байгуулт дээр анхаарах юм гэвэл ингээ гаргасан байхад энэ хоёр маань ингэж өнцөг үсгэх хэсгүү бүрхийгийн байгуулт. Ямар ч тохиолдолд ингэж эрмэг үсч ингээ цаашаа эргэлзэж байгаа нь харагдах хэрэгтэй тийм ээ. Ингэж харж байгаа л яаж харагдаж байгаа вэ? Эрмэгүүд үргэлж бүрхий авах хэрэгтэй. За одоо ширээнийхээ тавцанг гаргацгаая. За одоо бүгдээрээ зургаа холоос хараад хэр зөв харагдаж байгааг холоос харж мэднэ. Тэгэхгүйгээр нөгөө хитрхи ойроос байх юм бол бид нэр алдаагаа мэдрэхээ болдог. Асаас харж байгаа зарим буруу зүрүү гаргасан дүрсүүдээ засна. За багшийн хувьд гайгүй байгаа учраас бүгдээрээ дахин нэг зөвлөн балруулаар зөвлөцгөө. Одоо бид нөгөө өмнө нь хайн гаргасан зураас одоо өшөө нямбай гүйцэтгэлтэй гаргаж зурна. Бид нэр хар зургийг зурхдаа дандаа ингэж нэвт байгуулалттай зурхгүй бол зөвхөн гадна талыг нь хөөж зураад байх юм бол алдаатай дээрээс нь буруу хөвшил суучна. Анхнаасаа л энэ байгуулалтын ойлголт тэгээ наад цаа ширээн дээрээ байрлуулах суур ойлголттой басаа дээрээ зураасаа дахин нэг гол шумаасаа эхлээд тэгээд зүгээр байгуулцгаая. Энэ удаад аль болох 1-2 зураасаар яг зөв зурх нь чухал. Нэгэн анхааруулахад байгуулалтын шуум хязгаарч нь гадна харагдаж байгаа дүрс шиг тод байх ёсгүй. Тийм болохоор аль болох нямбай л тэгшгэн. Байгуулалт гаргахад нэг юм анхаарахад ерөөсөө шуум ашиглаж болохгүй. Бидний гар маань угаасаа олон тэгэхээр шулуун зурхад басаад ир. Гол нь энэ анхнаасаа л энэ тэгшгэмээ яг зөв авах хэрэгтэй. Голын шуумаа бас тэгшин байнууд алий байнуу байнга анзаарах хэрэгтэй.
Энэ дөрвөн шугамынхаа өндрүүдийг нь бас хооронд нь харьцуулж хараарай. Цааталт байгаа үнцэн маань хязгаарч өндөр байхгүй. За энэ хэсэг маань ингээд нэг хоорондоо давхцаа шугам нь жахан л юу агаад идэг. Аль болох ингэж давхцуулахгүй байвал зүгээр зурасаг маань. За ингээ харж байгаа юм бол ерөөсөө нэгт зурагс маань ингэж олон дахин буцахгүй. Хоёрт яг ингээд нэг жиг зурах гад бас чичрэхгүй байгааз яг нэг талаас нь ингээ гоё хайлттай. За энэ зураас маань их л эвгүй харагдсан бай. Ямар нэгэн байдлаар ингээд жоохон дээш нь ч юм уу доош нь эсвэл эднэрийгээ ингээд өндөрлөөд язалчих. Бүгдээрээ энэ тохиолдолд лаг зэргийн доош нь сунгаад 5 цамгийн нэгээр буулгах. Яг ийм санамсартай санамсаргүй алдаанууд зурган дээр маань бас нэлээд гарна. За яг энэ булан маань буруу харагдчихна. Яг сайн нэг эсрэг асалтай болох гээд. За энэ хэсэг маань бас өшөө энэ булангийн буулгаад өгье. За ингээд тавцангаас босуулаа. Тэгэхээр ширээний тавцангаа мөн тодруулах зүгээр. Тэгжээж одоо энэ үндсэн маань ширээнээс цаашаа гарч уугүй юу гэдгийг анзаарах боломжтой. Тэгэхгүй нэг мэдэхэд ингээд ширээний цаашаа болонлоо унах гэж байгаа юм шиг зураг бас байна. За одоо бүгдээрээ гэрэлсүүдрээ хийж эхэлцгээе. Гэрэлсүүдэрт маань ерөнхийдөө ингээд өглөөний одоо дүрсүүдийн үед болохоор тэгж нэг нар хамаарахгүй зөвхөн гэрэл тусч байгаа газар маань хамаатай учраас заавал өглөө оройг хамаагүй. Гэхдээ ерөнхийдөө гэрэл маань аль нэг талаасаа илүү хүчтэй туссан байвал зүгээр. Тэгэхгүйгээр эндээс хоёр гэрлийн хооронд татрамортой тавьчингууд гэрэлсүүд маань эргэлзээтэй болоод ирдэг. Ингээд яг голтны сүдэр үсдэг ч юм уу тийм ээ. Тэгэхгүйгээр яг аль нэг тал руу барьж игээрээ. Тэгэхгүй бас яг өөдөөс нь бас гэрэл тусахчингууд сүдэр зураг талбайг болчдөг. Бид нэр гэрэл сүдрээ зурахтаа ерөөсөө байгууллагын шугам арилгахгүй. Тэгээ тэрийгээ дандаа давхар бариад явна гэсэн үг байгууллагын шугамудаа. За гэрэл сүдэр маань ерөнхийдөө ингээд гэрэл маань эндээс байгаа гэж тооцоо сүдрийг анаа талтай хийнэ. Гэрэл сүдрийг ямар зурагсаар хийх вэ гэхээр яг энэ буурхийн байгуулалттай одоо юм тойрог гэлбэрийн байгуулалттай зүйлүүдээр болохоор энэ байгуулалтын шугамын энэ налуу байгаа зэн буурхийн энийг нь дагуулад хийвэл зүгээр. За одоо бидний харандааны дасгал дээр хэрэг сурч байсан маань мэдэгдэн. Ерөнхийдөө гэрэл сүдрийг харахтаа ингээд энэ байгуулалтын дагуу зөөлөн Тэгт нэг цагаан дүр сонгож авдаг маань өөрөө гэрэлсүүд маань их зөөлөн харагдана. Тэрнээс гадна ингээд толгой ирэхгүйгүй жишээ нь ногоон дөрвөлжиний сүдэр, цагаан квадратын сүдэр хоёр маань хичнээн уур харагдах хэлээ тийм ээ.
Тэгэхгүйгээр нөгөө нэг ерөнхийдөө наан цаанд байгаагаараа л гэрэл сүдэр маань ялгаатай харагдах хэрэгтэй гэхээс яг харагдаж байгаа шиг будах ёсгүй шүү хар зураг дээр. Баг зэргийн гэрэл сүдэр нэмснээр зураг маань улам гүйцэтгэлтэй болно. За зураасаа гол нь ингээд урт тэр тэгшгэ байх юм бол бас гэрэл сүдрийн цаа харагдахгүй. За хоёр дахь болоо гэх. Зөөлөн зураас маань ухахгүй ухам бол ингээд сонсогдсон тийм ээ. Танаа нэг талаас нь. За гэрэл сүдрээ ингээд олон дахин шууд тод зураас гэхээс илүү ийм зөөлөн нямбай зураасууд маань олон давхарлах тусам үзтэй болж эхэлнэ. Цаатлаас нь зөөлөн зураас. За одоо дөрвөлжиний хэсэг маань болохоор гэрэл талаас байгаа юм чинь энэ хэсэгт нь байгаа. За дөрвөлжинээр болохоор бас ингээд дөрвөлжин явна гэсэн үг биш. Одоо харин бүгдээрээ ийм босоо энэ зураастайгаа төстэй зурааснуудаар ашиглаж үйлчлүүлээ. Яг энэ кавсрат хэлбэрийн арай ууд урт зурж байгаа тохиолдолд бидний зураас арай чөлөөтэй байвал их зурмаа сонирхолтой болно. За дахиад нэг удаа ингэж хаягтай зурсан. За одоо нөгөө нэг ингэж хийж байгаад хэвтүүлдэг энэ зураасаа тасгах юм аа. Хэрэг болно. Чи дараа гарах гэсэн. Гэрэл сүдрийн ихний ээлжинд 2 бие амнаа гэж байгаа шүү багш. За энэ тийм сүдэр ингээд ерөөхдөө гэрэлтэй гэдэг нь харагдаад эхэлж байна тийм ээ. За 3 дахь хэсэг. За эндээс маань гэрэл маань яг дээрээс тусч гин үү, доороос тусч гин үү гэдгээс хамаарат бидний гэрэл сүдрийн заг маань гарч ирнэ. Гэрэл сүдрийн заг гэхээр одоо энэ дөрвөлжний болохоор яг эдлэн хэсэгт гэрэлтэй эдлэн ингээд өнцгөөрөө ингэж сүдрээ хааж байгааз энийг нь гэрэл сүдрийн заг гэж байгаа. Конусны маань хувьд болохоор эндээс энэ хэсэг маань гэрэл сүдрийн заг болж байгаа. Гэрэл сүдрийн заг хизээж энэ хамгийн гадагшлын буланд хүрээндээ ингэж тулж байх ёсгүй. Рефлексний гэрлээсээ үүдээд бүгдээрээ тодорхой хэмжээнд загтай байна. За бүрийн маань ерөнхийдөө ингээд дээрээс гэрэл тусч байгаа гэж бодоод дээрээ гэрэл сүдрийнхаа нөгөө нэг байгуултыг ингэж хийлээ. За ингээд нөгөө хуваалтыг эзэндээ зүсэл. За тэр зүслээ дахиад нэг хийцгээе. Энэ нөгөө хаанаас гэрэл тусч байгаагаас хамаарат гэж байгаа. За ингээд за энэ хэсэг маань юу зэрэгтэй вэ гэхээр нөгөө гэрлийнхаа гэрэл сүдрийг гаргах гэсэн. За дээрээ гэж зөөлөн зураасаар нөгөө нэг энэ эргэлдэж байгаа энэ зураас байгаа тийм энэ зураас хаад байгаа юм. За бүрийнхээ дүрс дээрээ ч гэсэн адилхан конусны энэ талаас сүдэр өгсөн шигэ. Зэрний сүдэр өгсөн. За энэ удаад болохоор ингээд зэрэг ингэж гадна талаас нь тойрч орж ирсэн. Бүрийнхээ дээрээ одоо энэ квадрат зурсан шиг юм хавтгай бодолд хийчих юм бол ингээд эргэлтгээ болоод шалтгаан харагдана гэсэн үг. Шивэн сүдэр. Одоо яг энэгээр гэрэл сүдрийн зав байгаа гэж бодоод шууд тодруулаад нэг байгуулалтад тод хийхгүйгээр зүгээр л яг гэрэл сүдрээр тодруулчихна гэсэн хамгийн сүүлд хийсэн.
нэг юм анхаарахад зураасаа ингэж хийж ирснээр шууд ингэж ихслэх нь буруу шүү. Тийм учраас ингээ хавтгаа явж агаад баг зэргийн юм ром хэлбэртэй ингэж өгсвөл их зүгээр. За ингээд ерөнхийд дүрсийн гэрэлцүүдрүүдээ өгж байгаа юм чинь бүгдээрээ ширээн дээрээ тусч байгаа сүүдрээ бас тодорхойлцгоё. Ингээд л хэсгээ ороогоо шулуун зураасаар татдаг. За одоо ингээд яг үнцгэн тодорхойлж ирж байгааз заавал ингэж дүрсээ гэрэлцүүдрийг өгөхөөр дээрээс нь доош нь ингэж уртуур зурах хэрэггүй гэсэн. Яг энэ үнцгүүдийг нь оновчтой хэсэгт нь л тодруулчихад зураг маань их тодорхойлогдно. Гэрэлцүүдэр маань мэдээж гэрэл маань эндээс байгаа учраас дүрсээ дагаад сүүдрийнхаа байгуулалтыг хий. За дүрсээ ингээд шууд шулуун зурахгүйгээр тодорхой хэмжээгээр ингээд жоохон татгшоогоо ингэж мөрөлт байгааг зурвал зүгээр. За өөрийнхөө дүрс маань болохоор яг энэ суур байгаа хэсгээсээ төвчнээр. Ингээд ширээний байгуулалт маань өөрөө яг ийм налуутай хавтгай юм тийм ээ. Энэ налууныхаа дагуу бүгдээрээ гэрэлцүүдрээ. Наам байгаа тод цаашлах тусмаа бүтгсэн. Одоо энэ сүүдэр маань хичнээн бараан байлаа ч гэсэн дүрсээсээ илүү бараан зураастай зурчих юм бол ингээд сүүдэр зураад байгаа мó эсвэл яг дүрсээ зураад байгаа мó тодорхойгүй болчихдог байхгүй юу? За ингээд ерөнхий гэрэл сүүдрээ нэг удаадаа хийцэн юм чинь. За энэ ширээгээ нэг бүсийг хийчихье. Энэ ширээ маань ерөнхийдөө энэ явтайгаа квадраттайгаа адилхан байгуулалтаар яа зураастай юм. За багшаагаар нь болохоор энэ нэг удаадаа ингэж явсан тийм. Одоо энэ ширээг болохоор энэ талаас нь хийж байна. Гэрэлсүүдэр нэх байгаа юм чинь ингээд шууд тоо зураасаар зурахгүй зөөлөн зураасаараа болчихно. Хандаа ингээд холоос барил зүгээр байгаа. За ингээд ширээгээ тодруулж чаад одоо энэс цаашаа гадар ширээний цаатлын тавцан зүгээр л зураас нь хэрэгтэй нөө гэхээс гэрэлсүүдэр битгийгээрээ. Яг гэвэл нэг дүрсэл гол нь тод харуулах гэдэг. Ингэснийхаа дараагаар одоо нэг сүүдэртэйгээ ингээд барьцаад дүрсүүд маань жоохон буруу харагдаад байгаа. Тэгэхээр яг тэр нөгөө доор ширээн дээр суурилсан тодорхой нөгөө жингээрээ дарсан сүүдэр байгаа тийм. Тэрийгээ тодруулцгаая. Дахиад нэг анхааруулхад ерөөсөө нэг дагалттаар ингэж дарахгүй шүү. Маш болох харагдана. Тийм учраас дандаа хайлттай зураас чанга дарлаа. Чанга дарлаа гэж сул хайлттай. Ингээд нөө сүүдрээсээ ялгадаад ирж байгаа. За цааталт байгаа байгуулалтаа тодруулахгүй. Магадгүй конус маань ингээд дээшээгээ зэргийн сүүдэр өгсөн юм байна. Дүүлжин хэлбэрээр нь жоохон сүдэрч. Одоо хамгийн сүүлд бид нарт юу хийх вэ гэхээр ерөнхий одоо энэ байгуулалтын зураасуудаа ойлгосон гэж үзэж байна. Энэ гаднах зураасуудаа одоо баг зэргийн тодруулна. Яг гэвэл одоо нэг энэ байгуулалтайгаа цог зэрэгцээд яг адилхан хөнгөн байгаадах юм бол гаднах дүрс маань харагдахгүй ингээд бүхэлдээ ингээд нэгт харагддаг тургалаг дүрс шиг мэдрэмж үүсэх байхгүй юу? За тодруулахдаа зөвхөн дээр талд батал хоёроос нь баг зэргийн хаялттай зураас хийчихэд өөрөө тодроод ирнэ. За энэ дөрвөлжингний хувьд болохоор хамгийн наанд байгаа
харагдаж байгаа эдгээр маань тод цаашаа бол бүдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд одоо ингээд цаашаагаа уусалттай асалт чинь яг ингээд том юм жижигэрч холдоо тусам жижигэрч харагддагаас гадна наан тод байгаа юм бүдэрч харагддаг. Тэрийгэ тооцоолоо цаатлын зураасуудаа бүдэг хийгээрэй. Мэдээж одоо энэ хоёр зураасны энэ нь миний харааны шугамтай ойрхон байгаа учраас энийгээ шууд тод. За одоо энэ бомборцгоо тодруулъя. Одоо хамгийн сүүлийн удаа гэрэлсүүдрийн энэ заагуудаа тодруулаад өгнө. Мэдээж нуурч зураасаараа гэрэлсүүдрийн заагаа бас хэтрүүлэн тодруулах юм бол ингээд өнцөг гараад өөрийнхөө маань ингэж эргэлдэхгүйгээр ингээд хугарсан юм шиг харагдах магадaltaй учраас зөөлөн зураасаараа болгоомжтой. Зураас маань хитшигүү биш. Ингээд хитшигүү ингээ хоорондоо ингээд зурсан нь мэдэгдэхгүй ингээд ирэхээр өөний бодолт гээд алдаа болдог шүү. Тэгэхгүйгээр яг зураасны хоорондоо зайтай байх хэрэгтэй. За энэ гурвалжнаа ингээд байгуултын ингээд дээдлийнх нь ирэмгийг нь болохоор баг зэргийн илүү гаргаад өгөх юм бол өшөөш харагдана. Байгуултын зураас юу анханаас нь ч гэсэн ингээд жоохон илүү гаргаад зурсан даач зүгээр. За энэ гаргасан зураастайгаа ингэж заавал тэгшхэн явахгүй бол дүрс маань эргэлдэхгүй буруу харагдана. За одоо ингээд босон энэ хоёрыг хооронд нь нийлүүлэхдээ баг зэргийн юм зөөлсөн налуутай зураас хийгээд ивэл зүгээр. Тэгэхгүйгээр ингээд шууд энэ хоёрыг огтлцуулчих юм бол юу харагдана? За бүхэлдээ хийх албан хэсгийг нь хийгээ уулзуулж. Тэгээд нөө сүүлийн удаа ширээнийхээ тавцангийг шангалаад өгнө. Одоо ингээд дүрсүүд нь гайгүй болцсон юм чинь юугаа хайж бас болохгүй ширээний тавцангаа. Ерөнхий суурь маань өөрөө маш зөв харуулах хэрэгтэй. Тэгээд нөгөө байгаль шугамыг дагаад байгаа шин. Анхнаасаа энэ юунуудаа зурааснуудаа ингэж юм хайлттай ийм зураасыг чи ингээд уусгая гэсэн ч гэсэн ингээд голтон зааг гардаг байхгүй юу? Тэгэхгүйгээр анхнаасаа ингээд ийм зөөлөн зураасууд маань хоёр тийшээгээ бүдэг болохоор хоорондоо ингэж уусч харагддаг. За ингээд дүрсүүдээ ингээ эргүүлээд
зөв буруу далийн юмнуудаа харах боломжтой. За ингээд бидний анхны хар зургийн натюрморт маань бэлэн боллоо. Бүгдэнд нь амжилт.